За сайн бацхан үзэгчдээ дуу төрсөн түүх нэвтрүүлэг та бүхэндээ үндэсний урлагийн театр дээрээс үргэлжлэн хүрч байна. Энэ удаа бид бүхэн маш олон хүмүүсийн хайртай уран бүтээлүүдийн нэг болсон Сүүн далай ээж хэмээхийн сайхан уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзж байгаа юм. За энэхүү уран бүтээлийг анх одоо соёлын гавьяат зүтгэлтэн төрийн шагналт гайтууга одоо шүлгийг нь бичиж за мөн бид бүхний сайн мэдэх хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Магсарч авгаа аян хийж байсан юм одоо түүхтэй дуу. За арт түмний дуу гэж хэлэхэд хэлдэг байхаа. За Мага ах маань энд театр дээр бид бүхний хүлээж байгаа. За өдрийн минь дахаа. За 25 дахь телевизээс таныг зорж явнаа. За амар ажиллаар явж байна. За нэг ийм сонирхолтой мэдээ мэдсэн. Сүүн далай ээж хэмээх энэ уран бүтээл маань хөгжмийн зохиолч Магсарч ав гэж хүний анх одоо хөгжмийн зохиолч болсон уран бүтээл юм байна гэж мэдлээ. 46 жилийн өмнө анх одоо хийгдсэн дуу юм байна шүү дээ. Тий одоо 46 жил болж байна да. Сүүн далай ээж маань. Одоо анхны байлг байх уу. Тэгээ энэ дундаа хайртай да. Тэгээд одоо хөгжмийн зохиолч болох гарааг маань ихсэн нэрээ 46 жил болсон юм байна. Эсвэл явж шүү. Ингээд энэ дууны талаар одоо хөгжмөнтэй газраараа ярилцгаа яах вэ? За тэгээ. За хаашаа орох вэ? Та сайхан чиглүүлээд яв. Одоо манай найрал дуучдын дасгал авдаг түүхтэй одоо өрөө бий. Наран гэрлийн илчтэй сарангоо ээжимээ Дэлгэр сайхан хараагаар дэлхийн ертөнц мишээж байна. Үеийн сайхан дуугаар бүх дэлхийг уйраасан. Гари хүртээ аюулгүй ээжимээ Зэрэгэр тунгадаага цагаагаар сэдвийг тэнгэрмэж ба Сүүн далай ээж одоо миний анхны дуу. Одоо ер нь уран бүтээлч хүн болгоно л одоо бүх л дуундаа хайртай байдаг. Тэгээд анхны болооч тэр хүүхэд цагтаа бичсэн Сүүн далай ээжтэй их хайртай да. Тэгээ манай сумчин болохоор Тувата залгаа. Тэгээд тэр сумын айл болгон баян хөрг хөгжмөнтэй. Оросоос тэр баян их орж ирсэн. Тэгээд айл болгон л айлын хүүхэд болгон баян тоглодог. Тэр их нөлөө өгсөн баг л та. Тэгээд тэр гармош гарцны өөрөө ая ингээл багшаар заалахгүйгээр тоглоал ая май дууны ая оруулаад тэгжил эхэлсэн юм байна. 6 настай байхдаа оролцсон бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль хүртсэн явдал нь бүхий л амьдралаа зориулах Магсарчийн хувьд урлагийн зам мөрийнх нь гараа болжээ. Дэс сумын сургуулийнхаа нэрийг улс аймагтай олонтой цорайтуулж ирсэн авьяаслаг сурагчаа улам хөгжүүлэхээр аймгийн боловсролын хэлтсээс түүнд багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцах урилга өгчээ. Ингэж 15 настай хүү хөгжмийн эрдэмд боловсрохоор төрсөн нутаг Ижи Аваа ирхэн Улаанбаатарыг зорьсон байна. Би яг жинхэнэ 15 тал гараа ивчихсэн. 15 наснда би чинь сургуулаа төгсөөд, дунд сургуулаа төгсөөд багшийн сургуулийн хөгжмийн анги гэл. Яста жинхэнэ нөгөө ээжийнхээ өрөөс гараад явсан гэнтэй. Багшийн сургууль бол одоо алдартай дандаа одоо Монголын сар болсон хөгжмийн зохиолчд сар болсон сайхан багш нар хүмүүжүүлж гаргасан алдартай сургуульд ингэж одоо тэр их гайхамшигтай багш нараар хичээл авна гэдэг л хувь зай юм да. Тэгээ багшийн сургууль гэснээс тэр одоо багш нар нь дандаа хөгжмийн зохиолчд. Ер нь хөгжмийн зохиолч төрж исэн тийм сургууль. За энэ чинь 1979 он намар
8 сарын 25-нд юм да. Одоо энэ багшийн сургуулийн одоо энэ цонхоор бүртгэж ирсэн. Төгсөө оруулахгүй. Тэгээ ээж маань одоо нөгөө боловсролыг хэлцээс өгсөн бичгийг үзүүлээд тэгээ миний чинь бусдын хүүхдээс ялгаатай урилгаар ирж байгаа. Тэгээ Увсаймгийн боловсролыг хэлцээ урилгатай. Би ч жоохон баянаа тавьчихсан. Тэр нэгэн урсгал тийм аимшигтай дууны үг бичдэг улсууд байсан. Тэр үед нь одоо бас чөлөг олж авна гэх тийм над шиг 15 настай жоохон амтан тэр зохиолчтой хорооны үүдийг татна гэж байхгүй шүү дээ. Тэгэл одоо багш нарын буян одоо зохиолчтой хорооноос очиж шүлэг олж ав гээл. Тэгэл их зоригтой нэгдүгээр хөрсөн оюутан тэгээ зохиолчтой хорооны үүдийг очиж татсан байгаа юм да. Тэгжил суундлаа хийж байгаа шүлгийг олж авсан төгтэй. Тэгэл томчууд ч дандаа тэр хороонд сууж байгаа шүү дээ. Тэгээд яваад очиход үүдэн дээр нь одоо энэ сүрэн жавга ардын орон зохиолж жижигүргээ суучихсан. Тэгээ гайхаад одоо сүрэн жавга жижигүр хийж яадаг. Тэгсэн сүрэн жавга тэгсэн. Энэ бид нар жоохон сахилгагүйтгэж жижигүр болгочихд юм аа. Тэр үед нь таарчээ. Тэгээ сүрэн жавгаад ингээ бүхэл үнэ хэллээ. Ингээд дууны аяа орж ирээд энэ би одоо багшийн сургуулийн хөхтэй гэд ингээд Увсаймгийн ингээл бүхэл зовлонгоо хэллээ. Гэсэн сүрэн жавгаа их туссан. Тэгсэн чинь за чи 2 давхар гайтугаар дээр 2 давхар сууж байгаа. Ингээд л сүрэн жавгаа одоо гөр болж надад их тусалсан да. Тэгээд ингээ 2 давхарт гараад гайтугаа чинь хэрийн аавын хөө ордогчгүй юм байна. Тэгэл хаалгын тоншлоо. Тэгсэн чинь нэг асгарсан өстэй хүн сууж байна бичгийн цаасан дарагдцсан. Тэгээ ороход намайг ерөөсө тоогоогүй. Тэр үед жаргал дуур гэж одоогоор тэр дуурийн цомл гэж том зохиол дээр ажиллаж исэн үеийн даарсан. Гайтугаа нэг 30-аад минутын дараа намайг харцаад гүчичээд яах гэж байгаа хөхтэй. Ажил ихтэй. За ингээд нэг маргааш нэрээд бас хөгдлөө. За 3 хөгдлөө. За ингээд 3 хөгдчихэд одоо үнэхээр одоо боломжгүй гэсэн. Тэгээ сүрэн жавгаатайгаа таарлаа. За яасан гэсэн. Одоо 3 хөгдчихэд явж байна гэсэн. Аргагүй ажил ихтэй. Гэхдээ чи гайтугаа дээр юмтай ирсэн үү гэсэн. Гэхдээ мэдгүй. Би чи хөөхөд одоо ямар юу авах хэвтэй гэсэн. Тэгэл тэр үе чинь би чинь оюутны байранд суудаг ангийнхаа октодтой сарын 60 төгрөгийг нийлдэг. Тэрийгээ бас өчигдөрхөн тушаацсан. Тэрнээсээ би 39 төгрөг гойлаа. За ингүүл нэг шүлэгтэй болох гэдэг гэсэн. Тэр ангийн октод зөвшөөрч 39 төгрөг өгч ийсэн. Тэгээ тэрийгээр тэр хүнсний дөрөв гэж яаж жоохон талд ойрхон тэндээс ганц юм аваад ингээд 4 дахь өдөр нь их л зоригтой гайтугаа дээр ирж ирсэн те. Ингээ гайтугаа чинь 4 дахь удаа нэлээд хөштейхэн таншаал. Гэсэн чинь л ороод ирэхгүй чи ямар зовлонтой хөхтэй. Одоо ажил маш их байна да гэсэн чинь архиныхаа ингээд толгойг харуулаа. Багшаа би танд ганц юм аваад ирсэн. Тэгсэн чи гайтугаа чи шал өөр болол. Али хаалгаа гэж золигийн хөөхд. Гэхдээ энийг хэлэхгүй байсан. Ингэж анх би ч их зоригтой багшаа би танд 3 өдөр би карналж авсан шүү гэж бас жоохон зал зохиогаад. Ингэж гайтугаад би анх тэгж одоо надыг хүлээж авсан да. Стакан хийгээл одоо ондгаа тэгээ уухайхаа хүртэл хэлж ирсэхгүй. Эн чинь чи ч одоо ямар очиртай ирээд байгаа вэ? Одоо ингээд дууны аялгаа орж ирээд. Ямар золигийн юм бэ гэл. Тэгэл одоо залуу хүн болохоор нэг хайр сэтгэлийн шүлэг л гэж явна гэсэн. Үгүй. Би ээжийнхаа шүлгээр л доо хийж анхны гараа эхлэх гэсэн. За ингээд надыг ирнэ чамруу хий болсон юм гэсэн чинь мордор зогш. Мордор зогш миний гарын багш байлаа.
тэгээд жагаа дугатар л оч гэж л ингэж замын минь зааж өгсөн юм штэ. Ингээд эхний хондгаа оож яснаа л баярээсээ сүүн далай ээж гэд нэрлэж ийл. Тэгээд бас нэг болоогоо нэг 5-6 минут ээжийнхээ тухай ярьсан. Тэгжсэн сүүн далай ээж гэл. Тэгээд их сонин төгтэй газар дээр нь бичсэн штэ. Тэгээд ном интерес яг ясаа чам одоо бичиж явуулчих. Тэгээ хоёр дахь стакан хийгдээд хоёр дугаараар тэгээ авчлаа. Тэр миний авцсан арх 3 стакан болсон. Тэгээ тэр арх дуусдаг юм байл. Тэгсэн чинь гайтгаа их шоктой инээж. Энэ чиний дурчин 3 бадаг болох таленттай юм байна. Яагаад гэвэл энэ арх чинь 3 стакан болоод дууслаа. Тэгээ 3 бадаг болсон төвхтэй. Сайхан чөлөг биччихсэн. Тэгээд хамгийн аюултай нь болохоор надад чи сарын дотор бичихийг бодороо сараас гэтэрч болохгүй гэж нэг даалгавар өгсөн. Тэр үе чи араадуу сонсдог байлаа. Гинтл гайтуугаа бурхан боллоо гэж сонсгдсон. Ерөөсөө л яг сарын тэр яг сарал 30 хоногт л би сонссон байлаа л да. Тэгээд тэгээ аян бол би гарцсан тэгээ сонсох чадаагүй. Тэгээд тэр нэгд өдөр нь алтай үлгийг оршуулахад нь би нотыг бичээд алтай үлгийг нь дэрэн даарна гэж бурхны оронд оршуулганд нь ингэж орж исэн. Төгтэй ингээд би тэр оршуулганд нь би өөрөө энийг ардын доо шиг мөнхийн доо болгоно гэж амлаж исэн. Одоо өнөөдөр 46 дахь жилдээ артан байна. Өчигдөрхөн гарсан доо шиг доологдоо явж хад нэг баярлж явдсан шүү дээ. Тэгээд манай ангийнхан дуулж эхлээл. Тэгээд багшийн сургуулийн бүх ангийнхан дуулаад. Дэлгэр сайхан хараагаар дэлхийртэн смишэж бай. Буэн сайхан дуугаар бүх дэлхийг уяраасан чин аруу сэтгэлдээ сундалж имэ. Та манай ангийнхан ч бүгдээрээ дуу гэж юм. Багш нар бэлддэг сургууль бүгдээрээ дуучид. Тэгээд бүгдээрээ дуулаад энэ дуу чинь тэгээд жилийн төгсөлж дуу хөгжим багш нар чинь төгсөн шүү дээ. Тэгээд тэд нэрэнд очиод сум орон нутагтаа заагаал ингээд тарцсан даа байхгүй. Ард түмний дотор. Тэгээд ер нь бол дархны инкват болсон. Авьяач жижиг чинь ятгатаа дуулсан. 사랑고의 짐에 дэлгэр сайхан хараагаар дэлхий ертөнц мишиж бай. Буэн сайхан дуугаар бүх дэлхийг уяраасан чин ариун сэтгэлдээ сундалж имэ. Тэгэл ингээл ам дамжаад тэрнээс хойш их олон ч тоочнд болсон байдгийг. Дэлгэр сайхан хараагаараа дэлхий ертөнц мишэж байна. Буэн сайхан дуугаараа бүх дэлхийг уяраасан чин ариун сэтгэлдээ сундалж имэ. Наран гэрлийн илчтэй сарангой жимээ дэлгэр сайхан хараагаар нь дэлхий ертөнц мишэж байна. Буэн сайхан дуугаараа бүх дэлхийг уяраасан чи
далай ээжимэн. Манай өвөр Монголын одоо миний шав Анар гэдэг дуучин байна. Тэ бас зөвшөөрөл авч дуулсан. Бас их гоё дуулсан. Ер нь багасаа л энэ дууг ингэж сонсож өссөн гэж хэлж болно. Тэгээд жинхэнэ одоо дуучин уран бүтээлч болсны дараа ерөнхийдөө одоо ээжийн нэг гоё дуу дуулъя гэсэн тийм нэг одоо бодол байдаг. Яг өөрөө бас шинэ эртч ээж минь гэдээ бас ээжийн тухай дуу дуулал та. Тэгээд гэхдээ энэ сүүн талаа ээж бол яалтчгүй ингээд нэг арт түмэнд ингээд хөрсөн дуугаад байгаа шүү дээ. Тэгээд энэ гоё дуугийн дуулъя гэд магаахтаа ингээд санал тавихад маш ингээд гоёор хүлээж авсан. Өө миний дуу ёстой дуулах юм бол тэ өөрөө шинчлээд хөгжим гоё хийгээд дуулаарай гэд ингэж надад өгж исэн. Ерөнхийдөө одоо энэ ээжийн энэ гоё дуу тэ цаанаа л ингээд нөгөө угаасаа л арт түмэнд хүрсэн. Тэгээд яг би өөрөө хичээгээд ингээд бас дуулсандаа маш азтай гэж боддог. Одон гарагт мөртэй оюун суу ээжимээ цэдгэр тундаг царайгаар тэлмэг тэнгэр мэлтэж байна. Үэн сайхан дуугаар бүх дэлхийг уяраасан чи нарун сэтгэлтэй сүүн далай ээжимээ. За дуулсны дараа бол Магсарч ах маань Гана гэж хоёр одоо студи дээр ирээд сонсоод тэгээд сонсч чаад бүр ингээ гоё бүжиглээд тэгж хатан тэр агчныг би бас бичиж авсан бичлэг байдаг. Тэр нь бас маш ингээ гоё явсан байгаа. Жишээ нь бүгд 8 дахь хятад бол сургаар очиж явахад өөр монголчууд их дуулдаг байсан. Энэ сүүн далай ээж тэгсэн чинь зохиосон авторыг мэддгүй юм байна. Монголын доонууд ихэнх нь ардын дуу гэж зарлдаг юм билээ. Тэгээ ардын дуу сүүн далай ээж гэж дуулж өгч тэр нь над бахархууштай санагдчихсан. За энэ өөрөө их сонирхолтой 1980 онд Лувсан шаруу одоо Хөдөлмөрийн Баатар ардын жижигчин тэр хүн дуу баталдаг байлаа. За 1980 онд одоо 16 настай хүүхэд дуу батлуулна гэдэг бол тийм амар даваа биш ээ. Дуу батлагжээж араадад бичигддэг байсан. Тэгжээж арт түмэнд төрнө. Ингээд яг энэ өрөөнд орж ирж Лувсан шаруугаар энэ өрөөнд сүүн далай ээж минь батлагдчихлаа. Тэгээд надад их заваагаагүй. Ягаад гэвэл их авьяастай хөхт байна. Дэмжнэ. Дууг чинь би шууд батллаа гэд гар үсэг зураад дамгаад харж ирсэн төгтэй. Ингээд манай багшийн сургуулийн оюутнууд араадууд бичүүлж гэж. Тэгэл арт түмний нийтийн хүртэл болсон да. Энэ дотор ч одоо нар банцлгаа, төмөмөрлөгөө одоо бүгд л одоо хоолойн дасгал авч ирсэн. Ийм авшигтай өрөөнд бас ингэ сууж байгаадаа баярлж байна да. Тэгээ би ер нь боддгийн тэр сүүн далай ээжийн шүлэг л намайг хөглөцсөн. Тэр шүлэг нь аятай. Тэр шүлгэнд ингээл наран гэрлийн элчтэй сарангоо ээж юм. Тэгтэл яг л ингэж ормор юм шиг. Би ч 15 настай ээжийнхээ өрөөс гаргасан хүн шүү дээ. Би ч тийм эрх айлын ганц хөхт байлаа. Нутаг хашиггаа мэдэнтэй. Тэр нь туйлын эрх хөхт байсан. Тэгээд ээжигээ ч их сансан. Тэгээд гарахтаа ээжтэй би хэлээ гарсан юм. За ээж хөөн тун утахгүй танд дууцхаагаад араадуугаар
явуулна гэж. За тэр мөчийг хүлээж гэл нулимстай л үлдчихсэн. Тэр даалгавраа би биелүүлсэнтэй баярлж явдаг. Бүэн сайхан дуугаараа бүх дэлхийг уяраасан чи хариун сэтгэлтэй сундала эжими. Шууд багшийн сургуульд эрэнгүүт бид нар хамгийн дөрөв намрын ажилд гаргацдаг. Тэгэхэд намрын ажил дээр тэр 2, 3, 4-р курсын оюутнууд бүгдээрээ бас хуучин сурагч нар болцсон. Зарим нь дуу зохиотсон. Үнэхээр бахархмаар. Тэгээ нэг гой дуу дуулна. Тэр дотор одоо манай Бямбаяр бас байсан шүү дээ, урлагийн аяц зүтгэлтэн. Бямбаяр маань 4-р курстэй. Тэгээ ямар гоё баян тоглоно. Ямар гавьяас та. Бас л одоо гайхамшигтай да манай Бямбаяр. Тэгээд яаж энэ шиг оюутан болох вэ гэж бас биднийг бас асааж ирсэн байхгүй юу. Ингээл одоо дуу төрх сэтэл болоо ерөөс намрын ажлаас эхэлсэн. Тэгээд надад хамгийн сүүлд таалагдсан 15 яг настай Азаа гэдэг ахин их гоё дуулсан. Тэр 2013 онд би Монголд ирээд бөхөргөн тоглолтоо хийж хахад нэг аавтайгаа хамт хадаг барьцсан нэг охин ирээд сөндлэж дууныхаа эрх өгөөж дуулах гэж. Гэхдээ ямар хөрх юм бэ чи хэдэн настай гэсэн 15 таа гэд. Тэгээ өөрөө хийл тоглодог. Тэгээд их гоё дуулсан. Тэгээд тэрийгээр артам буцаж бас сэргэж гэн гэхүү дээ. Наран гэрлийн илчтэй сарангой ээжимэн дэлгэр сайхан хараагаараа дэлхийн ертөнц мишэлж байна. Бүэн сайхан дуугаараа бүх дэлхийг уяраасан чин ариун сэтгэлтэй сундалж